Club 2 Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Youth Sustainability Corps буюу залуучуудын тогтвортой хөгжлийн корпус хөтөлбөрийн хүрээнд за бид гараг бүхэн сурал лекцийг ингээд зохион байгуулж байгаа. За өнөөдрийн манай зочин маань техникийн садал гарсан тул төр хүлээх болчихлоо. За хэдүүлээ юу ч гэсэн зочингоо орж иртэл бяцхан дөрмөө танилцуулъя. За бүгдээрээ царил лекцэн турш оролцохдоо боломжтой бол камера нийцгээгээрэй. За тэгээд шаардлагагүй тохиолдолд микрофоно хаагаарай. За зочин маань эхлээд презентацийн илтгэлээ танилцуулна. За тэрний дараа бүгдээрээ 20 минут асуулт хариултыг үе явуулна. Тэр үед санагдсан асуултаа зочингоос асууж болно, чат хэлгээж болно. За мөн гараа өргөх эможи дараад асуулт асууж болох байгаа шүү. За тэгээ өнөөдрийн цуврал лекц маань цагаас цаг 20 минут бол үргэлжлэх байгаа. За өнөөдрийн илтгэгч маань дасгалжуулагч, контент бүтээгч, арт директор инх мөнх урагдсан байгаа. Бидний урилгыг хүлээж аваад за үнэтэй цаг зарцуулаад манай хөтөлбөрт оролцож байгаа хүүхдүүд болон багш нарт лекцтэй авч байгаа танд маш их баярлалаа. Танд амралтын өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Уучлаарай. Миний компьютерийн залгуур маань яг карантины үеэр салчих уу, эвдэрчих үү гэж яг бодож ирсэн. Тэгсэн чинь зүгээр өглөө харсан чинь л нэг ерөөсөө болохоо хэлсэн байлаа. Би утаснасаа аппликейшнаа татчихин. Тэр хооронд компьютерийн цэнийг дуустал ямар ч лээсэн эхлээд халааж ий гэж бодлоо. Тэгээд ямар ч өрсөн баярлалаа. Олон хүмүүс байх шиг байна. За өнөөдөр манай лекцэд маань ерөөхдөө YC гэдэг энэ залуучуудын тогтвортой хөгжлийн корпус хөтөлбөр маань зорилтод ингээд 8 сургуульд хэрэгждэг юм байна. За Ховд, Өмнөговь, Хөвсгөл, Улаанбаатарын 8 сургуулиуд ордог. За өнөөдөр тэгэхээр Монгол Орны үндэс болон бүрээс ингээд хүүхдүүд орж ирээд таны сонсгоод ингээд ороод ирсэн байгаа шүү. За тэгээд өнөөдөр лекч маань ерөөхдөө бие тамир болон дасгалын ангилал, за анхан шатны дасгалын хөтөлбөрийн онцлог, нас хүүсийн зарим онцлог, хоол хичээлүүдээс ярина гэсэн байгаа тийм ээ. Чи юугаар явчих вэ? PPT-гээ өгчих үү? За тийм. За миний аппликейшн ямар ч лсэн нэг талдаа орж их удаан татчих уучлаарай. За дасгал хөдөлгөөн болон түүний ач тус гэдээ би өөрийгөө ямарчсан ямархуу одоо судалгааны хүрээнд ярих гэж байгаа бас нэг ялжээ гэж бодож байна. Би өөрөө Америкийн дасгал хөдөлгөөний зөвлөл гэдэг институт байдаг. Тэр маань сертификат олгодог Америкийн нэлээд том институтуудын нэг. Тэр институтд сураад тэгээд ер нь маш товчхон өгүүлэхэд би өөрөө болохоор зүгээр хөгжмийн одоо мэргэжлээр төгссөн хөгжимчин хүн. Гэхдээ зүгээр үүдээ өөрөө болохоор одоо бялдарч болох урлагаар ч юм уу ерөнхийдөө спортоор хичээлээ гэж боддог байсан болж ерөөс чадахгүй байж байгаа. Тэгээд яг тэр зорилгоо нэг магадгүй яг 10 жилийн өмнөөс эхлээд харж аваад тэгээд тэрэндээ ямар ч нэг тэмцээн эднэрт орж үзэх юмсан гэж бодож тийм зүгээр мөрөөдөж явж байгаа. Тэгэд яг тухайн үед яг тэмцээнд би орсон. Тэгэд яг тухайн үед юу гэж бодсон гэхээр Монгол ингээд ер нь ингээд одоо институцийн төвшөнд сквал ингээд дасгал хөдөлгөөний талаар юм академик ингээд сайн гоё мэдээллүүд юус ингээд олдохгүй байсан учраас би өөрөө ингээд энэ талаар жоохон судлаа гэж бодоод тэгээд энэ сургуульд ингээд ямар ч сан жоохон суралцаа. Гэхдээ би яг уул нь өнгөрсөн жил явж шалгалт өгөө сертификат авах хэрэгтэй байсан чинь одоо корона гараад тэгээд тэр шалгалт маань жоохон хойшлогдоод. Гэхдээ ямар ч сан үргэлжлүүлээд ингээ өөрийнхөө хэмжээнд номнууд уншаад ингээд явж байгаа. Тэгээд энэ талаар зүгээр л ингээд өөрөө сурсныхаа орнд ямар ч гэсэн олон нийтэд ингээд жоохон ч гэсэн ойлгуулах юмсан энэ зүгээр дасгал хөдөлгөөнүүдийн зүгээр гоё биетэй болохоос хавьгүй илүү зүйл гэдгийг ингээд ойлгуулах юмсан гэсэн одоо тийм хүсэл эрмэлзэлтэй байдаг. Тэгээд байгууллагууд дээр бас энэ лекц ингээд бас өгөөд явдаг. Тэгээд маш ерөнхийдөө сэдв аягүй чөлөөтэй их дэлгэрэнгүй нэг тийм ямар ч зүйлтэй холбогдож болоход тийм байгаа. Тэгээд товчондоо л ерөнхийдөө тийм. За слайд.
За тэгвэл юу вэ? Хамгийн энгийн ойлголтоос эхлэе. Ерөнхийдөө биеийн тамир гэж юу вэ гэдэг юм тодорхойлт нь болохоор зөвхөн хүн болвол биеийн тамир гэдэг нь бие хөдлөлтөд энергийг зарцуулж буй хэлнэ гэдэг чинь. Тэгэнгүүт дараагийн слайдн дээр дасгал хөдөлгөөн гэдэг нь юу вэ гэвэл биеийн тамирыг тодорхой зорилго, бүтэц, зохион байгуулалтанд оруулсныг ерөөсөө дасгал хөдөлгөөн гэж хэлээд байгаа. Тэгэхээр биеийн тамир нь бол зүгээр л юм ерөнхий ойлголт гэж ойлгож болно шүү дээ, тийм ээ. Дасгал хөдөлгөөн бол илүү системтэй тодорхой хөтөлбөрийг хэлж байгаа гэж ойлгож байна. За дараачих нь. За энэ дасгал хөдөлгөөнийг ямар байдлаар судлах вэ? Ерөнхийдөө нэг хоёр төрлийн юм одоо судлахтууны арга барилаар судалдаг гэж хэлж байна. Нэг нь болохоор физиологи буюу одоо илүү анагаахын шинжилгээ ухаан талаас нь, тийм ээ. Тэгэхээр физиологиг юу гэж үзлэхээр хүч үйлчлэхэд хүний бие энерги зарцуулж байдгийг судалдаг тийм шинжилгээ ухаан байна. Кинесологи болохоор биологи, физиологийн одоо физикийн шинжилгээ ухаан талаас нь судалдаг гэж хэлж байна. Тэгэхээр энэ дээр бид нэр одоо юу гэдэг юм газрын таталцлын хүч ч гэдэг юм уу, эсвэл инерцийн хувь ч гэдэг юм уу, тийм ээ. Тэрнтэй холбогдуулаад бид нэр хөшиж одоо ямар нэг зүйлийг хөдөлгөөний хийдэг гэсэн тийм одоо агуулгыг энэний цаана хэлээд байгаа юм те. За дараачих нь. За тэгвэл ер нь хүн яагаад бид нэр ингээд дасгал хөдөлгөөн хийх ёстой юм бэ гэж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ ерөнхийдөө бид нэр ингээд хүний түүхийг ингээд харах юм бол хүн ингээд дээр дан амтан агнаал ч юм уу те. Ерөнхийдөө ингээд одоо бид нар ийм сошиал хэв маягаас иргэншлийн одоо ийм хэв маягаас өмнө нь бол бид нар тим хэв маягтайсэн бид нар тогтмол ингээд хөдөлдөг байсан. Тэгсэн чинь бид нар одоо ингээд сүүлийн 200-нд бол ялангуяа тийм ээ нэлээ ийм сошиал амьдралтай болоод хотжоод тэрнээсээ шалтгаасан одоо ийм хөдөлгөөний хязгаарлалтад ороод тэрнээсээ болоод нөгөө нэг одоо иргэншлийг гэгддэг өвчнүүд одоо гараад ирсэн тийм ээ. Зүрх судасны өвчлөлүүд ерөнхийдөө нийгмийн эрүүл мэнд тэргүүлж байгаа тэр өвчлөлтүүд ерөнхийдөө маш олноор гарч гарч ирээд тэгсэн чинь бид нар яасан бэ гэж ерөөсөө ингээд хөдөлгөөн болцсон байна гэдэг тийм ерөөсөө юм одоо маш том юм асуудал болж ирсэн. За дараачих нь. За тэгэхээр ерөнхийдөө дасгал хөдөлгөөн хийх нь сайн гэж хэлдэг ерөнхийдөө ойлголоо. Гэтэ яг хав жоохон наривчлаад харах юм бол яг эднэрийг та ойлгож болно тийм ээ. Ерөнхийдөө дасгал хөдөлгөөн хийснээр саяны хэлсэн тэр өвчлөлүүдээс хамгийн гол нь урьдчилан сэргийлдэг. За хоёрт нь болоод мэдээж зүрх судасны үйл ажиллагаа сайжирна. За даралт мэдээж хийм байна. За тэгээд бүдүүн гэж хөөх төрөө булчирхайн өвдөлтийг бууруулан зарим одоо хавдруудаас сэргийлнэ тийм ээ. За тэгээд ясны сэргийлтээс хамгийн гол нь бас одоо айгүй хамгаалдаг. Ясны сэргийлт бол ерөөсө тэр чигээрээ ерөөсө хөдөлгөөнгүй байснаас болж байгаа тийм одоо өвчлөл тийм ээ. За тэгээд стресс тавгүйрхлээс одоо багасдаг бид нэр ингээд айгүйх тийм одоо стресст орчдөг скол одоо юу гэдэг чинь ер нь ингээд сэтгэл санааны байдал ингээд нэг юм гундуу болчдөг шүү дээ. Тэрнээс ингээд бид нэр айгүй сайн одоо дасгал хөдөлгөөнснээр ангиж ирч чаддаг. За мэдээж унтлагын чанар бол нойрны чанар бол сайжирдаг тийм ээ. За цаашлаад биеийн жингийн хэвийн байдал. За тэгээд хамгийн одоо багада дараа иж нэг 2-4 жилээр урт наслан гих мэтчлэнгээр одоо иймэрхүү одоо хамгийн наазахын эрэг одоо байдлуудыг хэлээ л та тий. За яг ерөнхийдөө metabolic equivalent гэдэг энэ тэнцвэрийн хувьд бол ингэж үздэг. За миний утаснаас орж болохоор байна. Одоо энийг хараах гэдэг төр за. Бүгдээр нь өдрийн мэнд хүргэе.
Өдрийн мэнд. За илтгэгч маань түрүү хэлчихсэн нөгөө хөгжмийн хүн гээд илтгэгч маань болохоор Кушэн Ноёга гэдэг хамтлагтай байсан байгаа. Тэгтээ ер нь бол та бүхэн YouTube руу ороод хөгжмийн сонсож болно шүү. За одоо сонсогдож байна уу? Сонсогдож байна. Тэгж чинь. За би утсаараа орчлоо. За За одоо камера хаацсан байх шүү. Микрофоны хаацсан байна. за одоо яаж байна? Болж байна. За ерөнхийдөө ингэж байгаа. Бид нөгөө нэг зүгээр тасгал хөдөлгөөний өдөр тутамдаа ер нь яаж хийх юм бэ гэсэн тийм ойлголт явж байгаа тийм ээ. Тэгэхээр хамгийн нөгөө ерөнхийдөө эрчмийнх нь хувьд бол хамгийн практикаар ангилсан юм зүгээр юм 9 ангиллалтыг бид нэр зүгээр толгоон дотор зүгээр хадгалчихъя л да тийм ээ. Тэгж бодох юм бол одоо за алхах, гэрийн ажил хийх, бильярд тоглох ч гэдэм үү эсвэл хөгжмийн зэмсэг тоглох. За дундаж эрчмээр алхах гэдэг эднэрийг бол хамгийн энгийн одоо бид нэр одоо юу гэдэг бага эрчимтэй тооцож болно. За тэгээд цаашлаад харах юм бол одоо цан хугаах. За ингээд бид нар чөлөө цагаараа сакс тоглох эсвэл ямар нэгэн ингээд найзуудтайгаа заал авдаг ч юм уу эсвэл одоо хөл бөмбөг тоглох юу ч үгүй тийм ээ. Тиймэрхүү эсвэл ширээний теннис тоглох ч юм. Тэр бол ингээд нэг тодорхой хэмжээр дундаж эрчимтэйдээ ордог. За ерөнхийдөө ингээд та анзаарсан бол газар тариалангийн ажил эрхэлдэг хүмүүс нэлээд юм туранхай байдаг. Эсвэл одоо ингээд ер нь ингээд анзаарах юм бол тиймэрхүү аж ахуйн ажил хийдэг хүмүүс маш сайн одоо нэлээд хүнд төрлийн эрчимтэй дасгал хийдэг гэж хэлж болно. Тэр утгаараа энэ бол ийм тийм өндөр эрчимтэй хөдөлгөөнд ороод байгаа юм. За тэгээд дараагийн слайдыг харъя. За тэгэхээр энийг яагаад би хэлээд ирсэн вэ гэхээр ерөнхийдөө ингээд дэлхийн институтуудыг ер нь харж байхад хэлж байгаа зөвлөгөөгөр ингээд харангууд хүн 7 хоногт ерөнхийдөө нэг дунджаар 150 минут дундаж эрчимтэй дасгал хийвэл одоо тухайн хүний физиолог яг хэвийн үйл ажиллагаанд ажиллана гэж үздэг. За 150 минутаа бид нэр бодоод үзэх юм бол за 7 хоногийн 30 минутаар 5 удаа гэсэн үг болж байна тийм ээ. За дундаж эрчимтэй гэдэг агуулга нь юу вэ гэхээр та яг дундаж хэмжээгээр амьсгаад нь гэж ойлгож болно тийм ээ. Таны зүрх судас чинь тийм ээ. За дараагийн слайд. За яг эрчмийн хувьд бол нөгөө ингэж боддог. Хүмүүс ингээд шууд зааланд очиод шууд ингээд ямар нэгэн хөдөлгөөн хийгээд эсвэл ямар нэгэн төмөр өргөөд одоо эхэлдэг тийм ээ. Тэгэхээр уул нь бол тухайн тэр хөдөлгөөнийг хийхээс өмнө хүн одоо тэнцвэр болон уян хатныхаа хувьд бол эхлээд бол сайн одоо зөв байх ёстой гэж үздэг. За тэгээд дараа нь тэр хөдөлгөөнүүдийг хийх ёстой. За тэгээд хөдөлгөөнөө хийснийхаа дараа бид нэр тодорхой хэмжээний одоо даац авах ёстой. За тэгээд хамгийн сүүлд нь бол тамирчин хүмүүс бол илүү тэр дөрөв дэх ангиллал буюу одоо фитнесийн ангиллал гэсэн тэр ангиллалд ордог ба тийм ээ. Тэгэхээр яг хүмүүс яг энэ одоо шатнуудын зарим хүмүүс бол насан туршдаа 2 дугаар ангиллал дээр байсан хүмүүс ч байдаг. Эсвэл бол 3 дугаар ангилал руу орсон ч хүмүүсээс байдаг. Зарим тамирчид бол ихэвчлэн 3 дугаар ангилал дээр байжгаад 4 бол угаасаа өөрөө нэлээд одоо хүнд бэлтгэлүүд байдаг учраас удаан хугацаанд тэрийг хийж болдоггүй. Тийм одоо юу гэдэг юм аа. За дараагийн. За яг ерөөхдөө биеийн тамирын 4 хүчин зүйлийг нэг юм хэмжиж болох юм 4 зүйл байдаг. Тэнцвэр болон хүч гэдэг нь болохоор англиар тэсвэр болон хүч гэдэг нь тэсвэр гэдэг нь endurance одоо хэр урт хугацаанд та ажиллаж чадж байгаа тийм ээ. Хүч гэдэг нь тухайн тэр өргөж байгаа хүчний хэм одоо даац нь хэдвэ тийм ээ. Нэг удаа өргөхдөө та хэр хэмжээг өргөж чадах вэ гэсэн тэр тодорхойлт яваад байгаа. Англиар болохоор бид тэсвэрийг endurance гэдэг хүчийг бид strength гэж хэлдэг тийм ээ. За хоёр дахь нь бол яг таны одоо cardiovascularity гэж бид нар ярьдаг тийм ээ. Зүрх судасны ажиллах тэр чадамжийг хэлж байгаа. Тэр чадамж нь
хэр сайн байна вэ гэдэг тийм ээ. За 3 дахь нь бол уян хатан буюу одоо бид нэр одоо flexibility гэж хэлдэг тийм ээ. За 4 дахь нь бол биеийн бүтцийн байдал гэдэг нь болохоор body composition гэж байна. Body composition дээр бид нэр юу гэж ойлгож болох вэ гэхээр таны одоо биеийн цулжин хідвэ, таны өөхний хувь хідвэ гэдэг одоо тэр баримжаа хэлээд байгаа шүү. За дараач. За тэгэхээр нөгөө сая бид нэр body composition гэдээ ярьсан тийм ээ. Зарим эмэгтэй хүмүүс ингээл би одоо баг ингээл ус угаалт гаргалаад байна ч юм уу те гэлээдэг. Тэгсэн мөртлөө эрэгтэй хүмүүс илүү хурдан булчинчаад байх юм гэлдэг. За заримдаа эмэгтэй хүмүүс тэгдэг. Өө би ста бэлтгэл хийгээд амар булчинтай болчих юм шүү. Ста муухай юм гэлдэг те. Тэгэхээр ерөөсөө тийм юм гэж юу нь бол байхгүй. Тэгэхээр байглаасаа бид нэр бол эрэгтэй хүн бол хамгийн байх ёстой бага өөхний хэмжээ гэж үүдэг essential fat гэж бид нэр хэлдэг. Тэр нь бол 2-5% байхад эмэгтэй хүнийх түүнээс 2 дахин их хувьтай байдаг байх юм байна шүү. Тэгэхээр энэ дээр ямар асуултын хариулт гарч ирж байна вэ гэхээр эмэгтэй хүн бол одоо тодорхой хэмжээний өөхтэй байх нь зайлшгүй тухайн тэр физиологийн онцлог юм аа гэдгийг хэлэх гээд байгаа. Хоёрдугаарт юу вэ гэхээр одоо тэгж амар бол булчинтай болох нь бол эмэгтэй хүний хувьд бол их тийм хэцүү зүйлээ гэдэг тийм юм хэлээд байгаа. За бид нөгөө нэг хөдөлгөөн гэдэг ангиллаас урьтаад одоо сунгах ёстой гэж хэлээд байгаа маань юу гэлсэн бэ гэхээр бид нөгөө хүмүүсийн амьдралын хэв маягаас үүдэлтэй позны гажлтууд бий болсон байдаг. Тэгэхээр тэр гажлтуудыг бид нэр тэр хөдөлгөөн хийхээс урьтаад одоо онцлох ч юм уу тийм ээ өөрийнхөө аль нэгэн булчинг одоо чангарсан эсвэл суларсан эсвэл сунсан зарим агшсан байралтай болсон байдаг. Тэгэхээр юу гэдэг тэр познуудаа зарим хүмүүс одоо жишээлбэл бүхтэр болсон байдаг тийм ээ. Тэр бүхтрийг бол бид нэр ингээд бол сунгалтаар засч болох хэвээр тийм гэх мэтчлэн за яг энэ 5 ажилт бол нэлээд тийм одоо юу гэдэг нэлээд одоо ерөнхийлсэн юунууд л та зарим нь ийм ажилтуудгүй байдаг зарим зүгээр л жоохон бүхтээсэн байдаг ч юм уу эсвэл зарим нь ингээд суусаар агаад одоо нурууны доод хэсэг нь одоо яадаг чинь урагшаага одоо арцгийн уртлын хэсэг нь агшсан байдаг ч юм уу. Тиймэрхүү ингээд янз бүр байдаг. Тэр энэ 5 бол ингээд ямар ч байсан мэрэгжлийн хүмүүсийн хувьд бол ингээд заавал мэдчих хэвээр юм 5 позны ажилт байдаг. За дараагийн слайд. За тэгэхээр та өнөөдөр магадгүй дасгал хийхэд ямархуу шат дараалалаар явах ёстой юм бэ, яах ёстой юм бэ гэдэг нь ерөөсөө таны хандлага та юунд дуртай байсан бэ гэдгээс эхлэх ёстой тийм. Та 10 жилдээ ямар спортод дуртай байсан, эсвэл та огт дургүй байсан юм уу? Зарим хүмүүс ингээд би өстө йог хийх дуртай, йог хийх надад гоё байдаг ч гэдэм үү тийм ээ. Зарим нь бол би илүү юм эрчимтэй хөдөлгөөнд дуртай, зарим нь ингээд одоо гүүх дуртай гэх мэтчлэн ингээд янз бүр байдаг. Тэгэхээр тэрийг яагаад мэдэх чухал вэ гэхлээр тухайн тэр өөрийнхөө дуртай зүйлийг эргүүлээд мэдснээр та урт хугацаанд дасгалж явах тэр боломжийг олгож байгаа. Өөрөөр хэлбэл та дургүй юмаа хийгээд ер нь их тийм үр дүнд хүрэхгүй шүү дээ тийм яаж ч утсан. За хоёр дахь нь болохоор ер нь эмч юу гэж зөвлөсөн бэ гэдгийг одоо мэдэх хэрэгтэй. Би одоо үйлчлүүлэгчтэй ч юм уу эсвэл хэн нэгэн хүнд зөвлөгөө өгч байгаа ер нь эмч чинь юу гэсэн та яг ирүүлөө ямар хөдөлгөөн хийж болохгүй эсвэл болно гэж хэлсэн тийм үү. Тэр бол айгүй чухал байдаг. Тэгээд эмчийн заавраар тасгалжуулагч хүмүүс ажиллах хэрэгтэй. Энэ дээр яг зөвөр нэмээд хэлэхэд бол зарим хүмүүс нөгөө нэг хоол тэжээлийн талаар шууд тасгалжуулагчаас асуух нь зөв гэж боддог. Миний зүгээр сурснаар болохоор уул нь хоол тэжээлийн мэрэгчлэлтэн заах хэрэгтэй. Тасгалжуулагч хүн юу хийх ёстой вэ гэхээр тасгалыг үр дүнтэй зөв аюулгүй хийхийг зааж өгөх ёстой. Тийм үүрэгтэй байдаг. Тэгэхээр бид нэр зүгээр л ингээл хин нэгэн хүний хийснийг дагах ёстой гэсэн утгатай ерөөсөө биш тийм ээ. Яаж ч утсан тэрний цаатал
судалгаа шинжилгээ явж идэг учраас яг тэр зохиох хүнээс нь одоо мэдлэг мэдээллүүдийг авч байгаарай гэж бас далин хэлжээ. За тэгээд гурав дахь нь болохоор мэдээж ойлгомжтой дасгалжуулагчтайгаа ярилцсанаар та ер нь юу хүсэж байгаа, ямар зорилго тодорхойлох болох вэ гэдэг талаараа одоо тэрэнд чинь хүрэхэд тэр тусгай дасгалжуулагч чинь эсвэл одоо хин нэгэн хүн тийм ээ одоо туслах ёстой. Тэгээд тэнцээ одоо таны тэр зорилготой чинь уялдсан одоо тэр зорилготой ч уялдсан хөтөлбөрийг гаргах хэрэгтэй гэдэг тийм ээ. За тэгээд мэдээж дасгал хөдөлгөөнүүд тэгснийхаа дараа эхэлнэ. За тэгээд шууд мэдээж нэг шөнийн дотор нэг үр дүнд хүрнэ гэж байхгүй шүү дээ. Тэрийг бас ойлгох хэрэгтэй. За дараачих нь. За тэгээд энэ дээр би нөө юу гэж хэлэх гэлээсэн гэхээр саяны хэлсэн ерөнхийдөө хүн бүр өөр өөрийн гэсэн физиологийн онцлогтой. Тийм учраас хүн болгон өөрийн тийм одоо физиологио таньж мэдсэн тэрэн дээрээ үндэслэн одоо хөтөлбөртэй байвал айгүй зүгээр байдаг. Энэ тэгтээ тийм хөтөлбөр хэмээх том сүртэй зүйл гэж ерөөсөө битгий ойлгоорой. Ерөнхийдөө та өөрийнхөө физиологийг тодорхой хэмжээгээр таньж мэдсэн тэр мэдэгдэхүүнийг л хэлээд байгаа. Яг зарим хүмүүс нөгөө группээр дасгалчих нь гоё байдаг ч гэдэм үү тийм ээ. Ангиар дасгалчих нь илүү гоё байдаг гэдэг. Гэхдээ яг группүүдийг яагаад бий болгодог гэхээр тухайн тэр дасгалжигч хүмүүс ижилхэн зорилготой байгаа хүмүүсийг нэг групп болгож ангилдаг тийм одоо юу гэдэг журам одоо байдаг тийм ээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл юу вэ гэхээр та олон нийтийг дагаад хийгээд исэн чинь таны физиологи өөр гэдгийг л одоо тэгснээр магадгүй та зорилгодоо хүрэхгүй ч байж болох юм гэсэн тийм санааг би энэ цаана хэлэх гээд байгаа тийм. За тэгээд яг одоо энэ нөгөө миний ихтгэлийн хамгийн сүүлдэлтэй хүнс тэжээлийн талаар хүмүүс бас ерөөхдөө ингээд авах их сурвалж одоо баг байдаг. Нөгөөтэйгөө зүгээр сүүлд ч гэсэн миний их анзаарсан зүйл юу гэхээр шинжлэх ухаан өөрөө юу гэдэг вэ гэхээр нэг газар нь болно гэсэн юм туршлагууд явж байдаг, зарим газар нь болохгүй ч юм шиг туршлагууд явж байдаг. Номнууд дээр ч гэсэн ингээд бичсэн байхад яг энэ зүйл ингэнэ гэдэг зүйл маш ховор байдаг. Тэгэхээр тэнцэнээс бид нэг хүн болвол ингээд сонсохдоо за яг энэ зүйлийг идэж болно гэх юм бол идчихмээр байдаг. Гэхдээ яг практик дээр гарахаараа тэр маань бас асуудалтай байдаг. Тиймэрхүү зүйлийг одоо айх анзаарагдаад байдаг болсон байлаа. Тэгэхээр энэчнээс та бүхэн юу гэж ойлгох ёстой вэ гэхээр хүнс тэжээлийн тухай авч байгаа мэдээллүүдээ ч гэсэн аюул сайн тэмцвэртэй зөв их сурвалжаас авах хэрэгтэй гэдгийг би бас хэлэх гээд байгаа. Тэгээд яг би бас түрүүнд орцсончлон дасгалжуулагч бол хүнс тэжээлийг гэхээсээ илүү хоол хүнсний мэрэгчлэлтэн хүн nutrition сертификаттай хүмүүс одоо энийг ярих ёстой шүү. Яагаад тэгэхээр тухайн тэр хүний физиологи бол тоглоом биш тийм ээ. Хүний амьд бие дээр одоо тухайн тэр идж байгаа юмыг зохицуулна гэдэг бол тусдаа тэр одоо нэг юм хариуцлага эрх зүйн асуудал юм шүү гэдгийг би бас хэлэх гээд. Гэхдээ яг ингээд товчхон таадаг хүнс тэжээлийн тухай ямар жижиг одоо ойлголтууд байдаг талаар маш товчхон ярихыг хичээе. Тэгэхээр хүний бие физиологи ерөнхийдөө ингээд ажиллахын тулд 3 юм гол их сурвалжаас одоо юу гэдэг энерги авдаг гэх юм тийм ээ. Бидний одоо бензин болгоно. Хүн ингээд унтахад ч гэсэн бензинээ зарцуулж байгаа. Зүгээр ингээд сууж хахад ч хүртэл ингээд энерги зарцуулж байгаа шүү дээ тийм ээ. Тэр 3 их сурвалж нь бол уурэг, нүүрс ус, өөх тус гэж байгаа. Тэгэхээр энэ ч бол та анзаарч байгаа тийм ээ. Ямар үүрэгтэй вэ? Тэгээд 1 грамдах илчлэгийн хэмжээг юм бас бичсэн байгаа. Яг ингээд харахад 1 грамдах илчлэгийн хэмжээ нь уурэг нүүрс усных бага мөртлөө өөх тусных их байгаад байдаг. Энэ утгаараа өөх тусыг зарим хүмүүс үзэн ядаад байдаг. Гэхдээ яг бодит байдлаар бид өнөөдөр нэг газар ороод хоол идлээ гэхэд энэ 3 маань тусдаа байдгүй дандаа нийлмэл байдлаар байж идэг гэдгийг та анзаараарай. За дараагийн слайд.
За мэдээж эрдэс бодис болон витаминуудыг бид нэр бас хоол хүнснээс авах нь чухал байдаг. Тэгэхээр витамин бол ерөөдөө яг 13 янзын витамин гэдэг эрдэс бодисыг бас яг 13 гэдэг тэрнээс илүү байгаад байдаг. За тэгээд яг энд нөгөө water soluble, fat soluble гэдэг нь болохоор юу бичсэн гэхээр устай шингэдэг, тостой шингэдэг гэж ангилдаг байгаа. За эрдэсүүд болохоор биднэрт бас ямар одоо хэрэгтэй гэхээр энзим идэвхжүүлэлт өсөлт одоо хүч гэх мэт одоо хэрэгтэй байдаг. Тэгээд энэ ойлголтуудын араас хамгийн чухал зүйл юу вэ гэж орж ирэхээр ус гэж орж ирдэг тийм ээ. Тэгэхээр хүний биед бол ус бол айгүй хэрэгтэй байдаг гэсэн санааг бас хэлэх гээд байгаа юм. За дараагийн слайд. За энэ дасгалыг ерөөхдөө ямар насны хүн хийх хэрэгтэй вэ гэд яаж байгаа дараагийн слайдн дээр нь бүх хүмүүс гэж хэлэх гээд байгаа. Бүх хүмүүс гэдэг нь юу вэ гэхээр ерөөхдөө одоо би өнгөрсөн ч гэдэг юм уу ингээл за хүмүүс ялангуяа 50-аас дээш насны хүмүүс ч юм уу би өстө өнгөрсөн ч эсвэл ерөөсөө тэгж ерөөсөө болохгүй. Дээрэс нь бас нэг юм нь юу вэ гэхээр хүүхдүүдийг бид нэр ингээд одоо хөдөлгөөнийг нь бас их хорхон айгүй буруу зүйл байдаг. Хүүхдүүд бүр их илүү хөдлөх хэрэгтэй гэдэг насанд хүрсэн хүмүүсээс илүү таад ингээд анзаарсан бол одоо ингээд жоохон хүүхдүүд тийм ээ за ингээд нэг 3-аас 5 насны юм хүүхдүүд ингээд байн зогсолтгүйгээд байдаг таад анзаарсан уу? Хэрвээ анзаарсан бол тэр хүүхдүүд чинь нэг эдсэн юмаа ингээд шингээх гээд байгаа байхгүй тийм ээ тэр цаанаасаа өгөгдсөн тэр одоо бодис солилцооныхаа систем нь угаасаа тэгж ажиллаад байгаа учраас тэр хүүхдүүд хөдлөх хэрэгцээ маш их байгаад байдаг тий. За энэ талаар дараагийн слайдууд дээр бас байж байгаа. Яг 65-аас дээш насны хүмүүс суугаа байрлалаас дасгалуудыг хийвэл зүгээр гэдэг. Суугаа байрлал дээр бол яг ер нь ямар ч хүмүүс дасгалуудыг ямар нэгэн зааланд ороод бэлтгэл хийж эхэлж байгаа бол суугаа байрлалаас эхлэх нь хамгийн аюулгүй гэж үздэг учраас тийм. За хэрвээ таргалттай бол тэнцвэрийн дасгалуудаас эхлэн тэг хамгийн энгийн дасгал бол алхалт гэсэн юм санаа байгаа. За дараагийн слайд. Дараагийн слайд дээр бол ойлгомжтой хүүхдүүдэд саяны хэлсэнчлэн хөдлөх хэрэгцээ маш их байдаг. Хамгийн гол нь ясны хөгжил тийм ээ. За илүү чадaltaй болдог одоо бойжилтанд түргэсдэг. Дээрэс нь ясны хөгжил гэдэг нь насанд хүрэгчдэд ч гэсэн хамаатай яа тэгэхээр яс өөрөө эд гэдгийг одоо 10 жил тутамд өөрийгөө сольж байдаг тийм эд гэдгийг ерөөсөө мартаж болохгүй. Тэгэхээр тэр ясан дээр өгж байгаа бэхжилтүүд тэр одоо шүрмстэй одоо ямар нэгэн хөшүүргийг хойлоод хийж байгаа шүү дээ тийм ээ. Тэр болгонд биднэрт одоо ясанд ингээд одоо сайн нөлөөг үзүүлж яадаг гэж хэлж ойлгож байна. За жирэмсэн эмэгтэйчүүд ч гэсэн дасгал бол ер нь хийх хэрэгтэй байдаг. Ер нь яг жирэмсэн болохоос өмнө ямар хөдөлгөөн хийж ирсэн яг түүнийгээ өгүүлээд төрөн төртлөө хийж болно. Ганцхан хэцүү зүйл байдаг зүйл нь юу гэхээр ерөөсөө зөв нэг хөвлийн хэсэг томорсноос болоод зарим хөдөлгөөнийг хийхэд жоохон бэрхшээлтэй байдаг болохоос биш. Ер нь жирэмсэн эмэгтэйчүүдэд бол одоо дасгалж болболнд нь ерөөсөө нөлөөлдөггүй гэдэг нь бол тогтоогдсон. Мэдээж 4-р сараас ч юм уу эсвэл 7-р сараас эхлээд тодорхой хэмжээний илчлэгнүүд нэмэгдээд эхэлдэг. Тийм юмнууд бол байгаа. Тэгэхээр жирэмсэн эмэгтэйчүүд ч гэсэн одоо дасгал хийхийг бол маш ихээр одоо урамшуулан дэмждэг байх нэ. За ерөнхийдөө миний ярих гэж байгаа зүйлүүд ингээд товчхондоо болж байна. За тэгээд та хэдэд бэлдсэн асуулт байх юм бол асуулт эднэрт хариулж явъя. Маш их баярлалаа. Манайхаа асуултаа шууд микрофоноо нэгээд орж ирээд асууж болно шүү. За ерөнхийдөө илтгэлээс дүнхэд бол хүн болго ер нь бол хүний бие бол хөдөлгөд зориулж биш бүтээгдсэн байдаг тийм ээ. Тэгэхээр хөдөлгөөн бол юм хоригдсан талттай хүн бол ховор байдаг. Тэгээд ялангуяа хүүхдүүд бол их хөдлөх хэрэгтэй гэж бодож байна.
Ялангуяа манай сургуулиудад одоо биеийн тамир гэдэг бас хичээл ордог тийм ээ. Тэрэндээ бас хүүхдүүд ядаж идэвхтэй оролцох хэрэгтэй юм байна. 7 хоногт 30 минутаар 5 өдөр дасгал хийж явах хэрэгтэй юм байна. Алхалт бол хамгийн энгийн дасгал юм байна тий. Түрүүний нөө таны үзүүлж байсан. 90 ажлыг чи хүртэл дасгал болж чинь шүү дээ тийм ээ. Яг зөв. Уул нь би нөгөө нийлтгэлийг тавихаас өмнө ингээд хүмүүстэй ингээд айгуух одоо та тэрийг юу гэж бодож байна ингээд янз бүрийн асуулгууд айгуух асуудаг. Даач нөгөө энэ цахимаар явж байгаа учраас хүмүүстэй ингээд шууд харилцаад ингээд явах жоохон хэцүү байна. Гэтэ яг таад бас жоохон ойлгогдсон баха. Маш ойлгомжтойсэн. За манай соёл эрдэнэ багш гараа өргөсөн байна. Та микрофоноо нэгээд асуулт асуугаарай. За сайхан амарцгаас нөгөө энэ өглөөний мэнд хүргэе. Амар сайхан амарлаа. За инк мөнх багшаас асуух юм байна. Багш нь гэр бүлээрээ дугуй ундаг. Тэгээ одоо сая амралтын хугацаанд одоо көлөөрөөтэй байгаа үед сар гэр бүлээрээ дугуй унсан манай эмнэлгээс гүйлтийн юуны одоо эрүүл мэндийн чиглэлээр бас нэг сарын аян зарлаад тэнд гэр бүлээрээ хамрагдаад 15 хоногт дугуйгаар хоёулаа 2033 км зам туулсан байлаа. Тэгээ дугуй ундаг одоо дугуйгаар одоо эрүүл мэндэ одоо хөдөлгөөнд идэвхтэй хөдөлгөөнд хийж хамрагддаг байгаа. Тэгээд ер нь сайн шүү. Их сайхан мэдээлэл сонслоо. Баярлалаа. За тэгээд одоо дугуй унахад тэгэл одоо үе мөөч зүрх судас тэгэл одоо хүний бие эрхтэнд ч хэрэгтэй, эрүүл мэндэд ч хэрэгтэй нэлээд дасгал хөдөлгөөн хийдэг одоо тийм боломжийн байгаа да. За тийм байна. За таны санааг ойлголоо. Маш сайн байна. Дугуй унаад өөртөө тодорхой хэмжээний одоо өөртөө зориулалт гаргаад тэгээд хөдөлсөнд маш их баяртай. Тэгэхээр энэ дээр би нэг хоёр зүйлийг хэлчихье гэж бодож байна. Хэрвээ та хөдөлгөөн хийж байгаа бол ерөөхдөө хөдөлгөөнийг 5 янз ангилдаг байгаад байгаа. Яг зарим их сурвалжууд дээр хөдөлгөөнийг одоо хүний биеийн өдөр тутмын хөдөлгөөнийг ярьж байгаа шүү дээ тийм ээ. Тэр хөдөлгөөнийг 7 ч гэсэн ангилдаг. За яг 5-ын би хэлчихээ ерөөхдөө түлхэх, татах, 2 хөлний суулт, 1 хөлний суулт, эргэлттэй хөдөлгөөн гэдэг. Энэ хөдөлгөөнүүдийг бид нэр хавсарч хийдэг өдөр тутамдаа тийм ээ. За түлхэх, татах бол мэдээж хамгийн энгийн бол бид нэр таалга төдөд түлхэж татахыг хэлээд байгаа тийм. За 2 хөлний суултад бид нэр өдөр болгон за машинд суух, эсвэл сандал дээр суух, бодон дээр суугаад босох ч гэдэм үү тийм. За 1 хөлний суултанд жишээлбэл бид нэр шатаар алхах ч гэдэм үү тийм. За эргэлттэй хөдөлгөөнүүд дээр бол бид нэр хүн гинт хойноос одоо дуудахад эргэж харах ч гэдэм үү тийм. Тэнхлэгийнхаа дагуу ирэх. Тэгэхээр энэ 5 хөдөлгөөнийг ягаад би хэлж чухалчлаад байгаа вэ гэхээр би ч яг ер нь дэлхийд даяар ягаад чухалчтай гэхээр хүний нөгөөний бүх биеийн үеийнүүд оролцож байгаа гэдэг утгаараа физиологт одоо чухлаа гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл энэ дээр нэг асуудал гарч ирдэг нь юу гэхээр эмэгтэй хүмүүс одоо сунах хэрэггүй ч гэдэм үү эсвэл ирчүүд л сунадаг гэсэн нэг тийм ойлголтууд байгаад байдаг шүү дээ. Тэгэхээр аль болох эрэгтэй эмэгтэй ялгалгүй бүгд л яг энэ хөдөлгөөнийг хийх юм бол таны тэр одоо юу гэдэг юм одоо хэрвээ та сунахгүй байх юм бол магадгүй таны дээдлийн биений үеийнүүд ч юм уу жоохон ажиллагаа муутай болох нэ тэ. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр аль болох энэ бүх хөдөлгөөнүүдийг оролцуулсан дасгал хийхийг хичээж байгаарай. Тэгэх юм бол тэр хэмжээгээр таны бие одоо уян хатан одоо илүү сайн ажиллагаатай байна гэж ойлгож байна. Тэгээд хоёрдугаарт бас хэлэх гэжсэн зүйл маань юу гэхээр дасгал ерөнхийдөө ингээд дэлхийд дээр ингээд судлаачтай ингээд сонсоод байхаар хоёр зүйл урт хугацаанд хамгийн үр дүнтэй байдаг. Эхнийх нь болохоор дасгал хөдөлгөөн, хоёр дахь зүйл нь болохоор хоолт хижээл гэдэг юм байна л да. Дасгал хөдөлгөөн хоолт хижээл нь бидний өдөр тутамд байдаг мөртлөө бид нэр үр дүнгийн нэг тийм олж харахад аюу хэцүү одоо нэг тийм нүдэн дээр харагддаг зүйл биш мөртлөө хамгийн урт хугацаанд одоо байхад бол хүнд ингээд хүний урт насжилт ч юм уу за тэгээд
одоо юу гэдэг одоо өтлөх үед ч юм уу явагддаг тиймэрхүү зүйлсээ урт хугацаанд аюул сайн мэдэгддэг тийм одоо салбар байгаа шүү гэдгийг бас хэлжээ. Хүн одоо ингээд урт наслах одоо жишээ нь ерөнхийдөө амьдрыг явал тасгал хөдөлгөөнд давхар хоолт хоёр маш уялдаатай юм тийм ээ хоорондоо. Тэгээд мэдээж бас мэрэгжлийн хүнээс бас зөвлөгөө мэдээлэл авах гэдэг маш чухал гэдгийг бас та түрүү хэлж ирсэн тийм ээ. Мэрэгжлийн хоол зөвлөлт хэрэгтэй. За тасалжуулагч хэрэгтэй. Би одоо жишээ нь хувьдаа би нөгөө йог хийдэг байхгүй юу? Тэгээд би саяхнаас яг йогыг бүр ингээд багшийн заавраар хийж байгаа. Тэгээд техник их чухал гэдгийг аюух ойлгосон. Техник гэдэг маань ерөөдөө би яаж аюулгүй байдлаар тэр тасгалыг гэдгийг сурч байгаа маань өөрөө зүгээр. Тэгээд энэ ингээд би бүх ингээд булчингаа ингээд бие ингээд сонсч мэдэрч хийдэг болсон. Одоо за би булчингаа ингээд шүлгэж ин чангаж байна. Тэгээд ер нь бол ингээд энэс дөнгөж тасал хөлгөнөөс хүмүүс амар дуртай хийх хэрэгтэй юм байлээ. За өөр асуух хүмүүс байна уу? За баярлалаа. За сайн байна уу? Бүгдээрэнд энэ өдрийн мэндийг хүргэе. 12 дугаар сургуулийн багш Санан Баярана. Тэгээд бас юм амралтын өдөр бидний бас нөгөө эрүүл мэндэд чиглэсэн юм сургуульд зохион байгуулж агаад ярилцлага зохион байгуулж агаад маш их баяртай байна. Тэгээд багшаас нэг асуулт асуух гэдэг. Одоо бид нар бол яг нөгөө багш бүгдээрээ л одоо багш нар л та тэгээд мэрэгжлийн шалтгааллах нөгөө хүчин гэдэг шиг одоо энэ цахим сургалтын үед яг бид чинь нөгөө компьютерээс хамааралтай ингээд утаснаас хамааралтай ерөөд орчинд ажиллаад байна шүү дээ. Тэгээд байнгын юм нөгөө компьютераар нөгөө ингээд суугаа байдлаар ажиллаад байна. Тэгэхээр бидний бас хөдөлгөөний одоо хязгаарлалтанд ороод Үнэндээ тамир сургалтын үеэр чинь бид нар чинь бол маш их хэмжээний ингээд самбарын өмнө ажиллаад ингээд хүүхдүүдтэй явал одоо өөрийнхөө мэдрэмжгүйгээр одоо өөрийн мэдлгүйгээр одоо ингээд маш их хөдөлгөөнтэй байсан байна. Одоо яг энэ цахим сургалтын үед бол бид нар бас маш их тийм хөдөлгөөний хариуцлагад орж байна л да. Тэгээд яг энэ үед эрчимтэй бид нар одоо хөдөлгөөн заслахаа үед одоо ямар хөдөлгөөн дээр анхаарвал одоо дээрүү тий. За тэрнээс гадна одоо зөндөл одоо цахим сургалтаар ингээл эрүүл мэндийн чиглэлийн хөдөлгөөний дасгалууд ингээд яваад байна. Гэхдээ тэрийг яг ийм байдлаар өргөлж ингээд хийх боломж бас ингээд хомс байдаг аахгүй. Тэгэхээр ер нь бол энэ тал дээр ямар хөдөлгөөн дээр төлөхөө одоо анхааруул дээрүү. За хоёрдугаар гэх юм бол нэгэнт одоо ингээд нуруунд ингээд юу хазаалт өгчихсөн ингээд ийм байж байгаа нөхцөлд бол эрчимтэй тэр хөдөлгөөнүүдийг хийх нь бас зохистой юугүй юу те. Тэгээд энэ ер нь засагддгийн болов энэ нурууны мөрөлдөг дээр бол те. Нэг чинь бас нөгөө нэг болчингийн чангалаас болоод ингээд бас ийм хазаалт тий. Тэгэхээр хийх үеийг одоо хитрхи тийм чангарсан үед нас ингээд зарим юмшнэр чинь ингээд нуруун чангарсан юм үед байруулахыг бол хориглоод байдаг шүү дээ. Ингээд барай хийлгээд ингээ яг хамаагүй бас бариулж болохгүй. Ялангуяа энэ шинэ хүзүүний энд үүсцэн нөгөө ингээд болчингийн чангалын үед ингээд бариулчаар нөгөө хүзүүний энд лугаа ингээд одоо татж тийм үү яа тэгтэн шиг байгаа. Тэгээд ерөөсөө болохгүй гэсэн зарим нэг хилээд байдаг л та. Тэгэхээр яг энэ зарим нь ингээд өгж байгаа зөвлөмжийн зөрчилдөөд байгаа юм шиг санагддаг байхгүй яг хэрэглэж байгаа хүмүүстэй. Тэгэхээр энэ талын бас зөвлөгөөнүүдийг өгөөч гэдэг хэсэг. За сайхан асуултууд асуулаа. Харин тийм ээ ерөнхийдөө би энэ яг хөл хорионы үеэр коронавитой холбоотой сүүлийн 1 жил гэртээ байгаа хүмүүсийг ингээд зүгээр л ингээд ажиглахад ээж аав нар багш нар хүүхдүүд өөрсдөө бас ингээд хөдөлгөөний дутагдалд ороод одоо энэ их тийм айгүй муухай зүйл боллоо л доо. Тэгээд багш нар ялангуяа өөрсдөө нөө байнга тогтмол компьютер дээр суух шаардлагатай ажлынх нь онцлог нь өөрөө тийм болцсон болохоор одоо энэ их тийм харамсалтай надад санагдсан. Тэгэхээр та өөрсдийнхөө биеийг яаж ч утсан бодох хэрэгтэй. Тэр та өөртөө сайн байж иж бусдад тослон тийм ээ. Тэрийг би бол хамгийн түрүүнд би урамшуулж хэлмээр санагдчихэв. Ерөөсөө уул нь хүний биеийн идүүд тодорхой нэг нөхцөл байдалд ороод 20 минут болоход тухайн тэр идүүд тэр одоо нөхцөл тэр поозондоо тасаж эхэлдэг байхгүй тий. Өөрөөр хэлбэл хүн удаан хугацаанд суугаад байх юм бол маш энгийнээр тайлбарлах юм бол таны энэ сууж байгаа одоо энэ түнхний уртлын хэсгийн жижиг идүүд одоо ингээд агшаад за тэгээд буцаад босоор тэр чинь ингээд сунах хэрэгтэй шүү. Тэгэхээр сунахаа болчдөг гэсэн.
За бөхтөр бас яаж үүсдэг вэ гэхэлэр хүн ингээд урагшаага ингээд хоёр мөрөө ингээд хавчсан байгаа даа тийм ээ. Хоёр мөрөө хавчсан. Хүн ерөөсөө мэдхгүй. За тэгээд ингээд хавчаад тэр чинь ингээд позны гажиг хизээ гэлж болдог ингээд ерөөсөө тэрийг урт хугацаанд хийгээд дадаад тахтаар хүн ерөөсөө одоо тийм болчдөг гэсэн үг байхгүй. Тэгэхээр хүний хойдлын далны хэсгийн булчингууд, нурууны хэсгийн булчингууд чинь урагшаага одоо сунцсан байна гэсэн үг тийм ээ. Нөгөөтэйгөр таад анзаарах юм бол цээжний хэсгийн булчингууд уртлаасаа ингээд агшсан байдаг гэж ойлгож ойлгож байна. Тэгэхээр тэр агшсан булчингуудыг бид нэр буцаагаад тэнэлэх ёстой гэж ойлгож байна. За хойдлын нурууныхаа булчингуудыг бид нэр буцаагаад агшаах ёстой гэж хэлж байна. Энэ уртлын агшсан булчингууд агшин гэдэг маань одоо их тийм сул дорой болцсон байна гэсэн. Сул дорой болцсон маань тэрийг тийм чангаруулах шаардлагатай гэж хэлж ойлгож байна. Тэгэхээр жишээлбэл та за хамгийн практик жишээ тийм ээ. Зүгээр ингээд гараа хоош нь ингээд болгоход одоо энэ дасгалыг хийж болох байхгүй тэгээ гэрийнхээ нөхцөлд ч юм уу тийм ээ. Та миний логод руу ороод үзээрэй. Бас миний YouTube сувган дээр ийм бөхтөр засах дасгал байгаа. Энэ урагшилсан толгойг одоо бас засах юм дасгалууд хамгийн энгийн дасгалууд байж байгаа. Бас миний блогон дээр суугаан ажил хийдэг, оффист ажилладаг хүмүүс хийх одоо энгийн дасгалууд гэсэн ийм дасгалнууд байж байгаа. Та тэрийг хараад аль болох магадгүй өдөр болгон ч юм уу за эхний удаада 7 хоногт ядаж 2 удаа ч юм уу хийчихэд тахгүй. Тэгэхээр та өөртөө мэдэрнэ угаасаа. За тэгээд би сая логикийн тайлбарлаад өгчлөө ш тийм ээ. Тэгэхээр та нэгдүгээр яаж ч бодсон за 30 минут болоод ч юм уу босож 0 орох чинь хүртэл хүн ингээд аюу хэрэгтэй болж таарч байгаа хгүй. Тэгэхээр аль болох ухамсартайгаар удаан суулгүйгээр дундуур нь амарч байгаарай. Тэгээд тэгэх юм бол тэр чинь хамгийн зүгээр одоо хамгийн энгийн одоо алхам шүү тийм ээ. Хоёр дахь асуусан асуултан дээр болохоор засах боломжтой юм уу гэж тэгж юм тийм ээ. Тэр түрүүний биний хэлсэн тэр нөгөө слайдн дээр исэн 5 ийм юу байгаа гажилт байж байгаа. Тэр 5 гажилтны сколиосис гэсэн тэр гажилтнаас бус нь ерөөхдөө засагдах боломжтой. Үндсэндээ сколиосис гэдэг нь тэр нурууны хойдлын энэ яс ийм S хэлбэртэй болсон байдаг байхгүй. Тэр S хэлбэртэй болсон тэр сколиосис гэдэг тэр класс бус нь ерөөхдөө засагдах боломжтой гэж. Зарим одоо йогийн багш нар ч гэсэн бүр бас хэлэхдээ тэр сколиосисийг ч гэсэн уул нь урт хугацаанд ингээд хийгээд байх юм бол засах бас боломжтой гэж хэлдэг. Тэгэхээр би тийм позитив хариулт хэлэх гээд байна л да. Өөрөөр хэлбэл ерөөхдөө та эдийн тэр одоо суугаад бөхтөр болцсон сколын уртлын хэсэг одоо хойдлын хэсгээрээ чангараад толгойч урагшаа болцсон эднэр уул нь хийгээд байх юм бол ер нь тэр засагдах боломжтой зүйл. Тэрийг нэмж чангруулахгүй байх хамгийн ихний алхам бол ерөөсөө алхаад тогтмол ингээл хөдөлгөөнтэй байгаад тийм бол та эдийн биений чинь булчингууд сулархан сулраад амархан амарна гэсэн үг шүү дээ тийм ээ. Дээрээс нь тэр чангарсан байгаа булчингуудыг судлах түрүүний хэлсэнчлэн одоо агшсан байгаа булчингуудыг буцаагаад сунаах тийм арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн. Манай түрүүний багш болохоор түрүүн хэлсэн болохоор одоо физикнүүд барай засалчийн талаар бас хэллээ л дээ тийм ээ. Эмчнэр зарим нь болно гэдэг зарим болохгүй гэдэг. Тэр яг тухайн нэг эмчийнхаа бас нөгөө юунаас хамаарч байгаа юм л да. Эмч маань бас ямархуу туршлагатай, ямархуу одоо мэдлэг мэдээлэлтэй байгаа. Тэрнээсээ бас хамаарч иж магадгүй. Гэхдээ ер нь бол эмчнэр бол мэдээж суур тэр ангаах ухааны, шинжлэх ухааныг сураад төгссөн хүмүүс ч бас тэднэр нэг юм мэдчихэл байгаа тийм. Тэр эмчнэрийнхээ үгийг бол сонсох хэрэгтэй. Тэгээд үнэхээр та тэр одоо бөхтрөө засъя, эсвэл бол нурууныхаа тэр толгоо урагшсан толгоо засъя гэж бодож байгаа бол та тэрийг тогтмол юм эрэл хайгуулахыг олон юм их сурвалжуудаас туршаад үз тийм ээ. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна гэхээр ер нь бол позитив талаас бол энэ бол засагдах боломжтой. Хоёрдугаар нь юу гэхээр та өөрөө бас эрэл хайгуултай байх юм бол тэр бас боломжтой л гэж хариулах байна. За баярлалаа.
нөгөө презентацийг ингээд шеэрлжлээ одоо дэлгэцэн дээр харж байгаа та түрүүний нөгөө засах боломжгүй. Тийм одоо хамгийн баруун талын одоо артлаасаа авцсан энэ гавлын ясн дээр харж байгаа тийм доотлолт мисколоsis гэж бичсэн. Тэр болохоор ийм S хэлбэр үүссэн байж байгаа. За тэгээд энэ lordosis, kyphosis эднэр бол бас нэлээд ийм өргөн байдаг хүмүүсийн дунд ингээ ажиглаалах. За flat back гэсэн sway back гэдгээр гэсэн. Би болохоор өөрөө бас sway back төрлийн юм ажилттай байсан байхгүй юу? Sway back нь яг би одоо ингээ нэг шууд хараад нөө биен дээр үзүүлж тайлбарлаж хийж чадахгүй болохоор бас жоохон хэцүү байгаа даа. Гэтэ яг та миний YouTube сувг руу миний YouTube дээр нэг олон видео бол байхгүй яг нэг 6-7 видео байгаа даа. Тэрэн дээр зарим нэг одоо нурууны арцганд хэрэгтэй дасгалууд энэ зэрэг гэсэн одоо юу н хамгийн энгийн одоо хинч хийж болох үст тийм дасгалууд байгаа да. Та эдийг тэрнээс ихсүүлээд хийгээд туршаад үзэхгүй тийм ээ. Аха. Баярлалаа. Бүр дасгалжуулагч YouTube сувгийг бид чатаар шеэрлж гисэн байгаа. Шууд хацмараад линк рүү нөрөөд subscribe хийгээд үзээрэй гэж зөвхөн. Өөр асуулт юу вэ? За сайн байцгаана уу? Амралтын өдрөө өглөө зарцуулаад ингээд бүгдээ оролцож байгаад баярлалаа. Тэгэхээр үр дүнтэй лекц болж байна. За би түрүү нөгөөний бүгдрийн талаар асуух гэсэн. Гэхдээ бараг хариулт авчлаа. Тэгээд ер нь би 10 жил байхдаа жоохон бүгдэр байсан. Тэгээд нөгөө усан сэлсэн чинь ер нь гайг болсон. Тэгээд таны яриаг сонсоодсэн чинь нөгөө нэг энэ одоо булчингаас чангаруулахаар ингээд цаанаасаа ингээд яасан байна, бүгдрэн байлсан байна гэдгийг ойлголоо. Тэгээд өөр нэг асуулт нь болохоор ер нь дасгалыг өглөө өдөр орой хизээ хийвэл зүгээр байд юм бол гэж асуух байна. За энэ асуулт маш тодорхой хариулттай. Хизээч хийж болно. Хизээч хийж болно гэдэг маань ер нь танд ямар цаг байна? Та өөрийгөө зориулахад, тогтмол зориулахад боломжтой хамгийн бодит тэр цагийг сонгоод авчих тийм. Тэр бодит цагаараа л хийчих. Тэгэл болоо. Өөр ерөөсөө энэ дээр нэг ойлгож чадаад байх юм байхгүй. Яг зарим номнууд судлаачдын юмнууд дээр бол зүгээр ингэж үздсэн байдаг. Өглөө хийх юм бол та өглөө ихэвчлэн нөгөө хоолгүй үлэн босч ирж байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд өглөө их юм бол та илүү өөхөө шатах боломжтой гэж үздэг. Орой их юм бол та магадгүй өдөржингөө идсэн хоол шатаа гэсэн тийм юм байгаад байдаг. Тэр бас ортой гэж би боддог. Тэгэхээр ер нь бол би нөгөө угаасаа хүмүүсийг урт хугацаанд амьдралынхаа нэг хөвшил болгочихоо гэж нөгөө нэг одоо урамшуулж хэлдэг учраас аль болох өөртөө тэр дадлыг бий болгох тийм цаг хугацаанд л хийчихээ. Тэгэхээр тэрүүгээр яач. Яг хав зүгээр нөгөө нэг хүний физиологийнх нь өөрийнх нь ажиллах чадамжаас шалтгаалаад бас тамирчдыг тизээ ийл зүгээр эдий ийл зүгээр гэсэн цагууд байдیں۔ Энэ дээр болохоор оройны 5 цагт нөгөө хүний зүрх судас хамгийн сайн ачааллах чадвартай хамгийн юм өндөр байдаг. Тийм үедээ одоо тамирчдыг ялангуяа бэлтгэл хийхийг зөвлөдөг. Нөгөөтэйгөр өглөө үүрийн 5 цагт хүний биеийн температур хамгийн доод үедээ байдаг. Хүний одоо зүрх судасны үйл ажиллагаа ч гэсэн хамгийн юм удаан үе дээрээ байдаг. Тийм үед дээр болохоор хүн ингээд яаж юусан амрах бас хэрэгтэй байдаг тийм ээ. Гэх мэтчлэн иймэрхүү зүгээр харьцаанууд бол байдаг. Тэгэхдээ ер нь бол өглөө өдөр оройны танд одоо урт хугацаанд хийх нь хизээ тэрүүгээрээ л хийчих. Баярлалаа. За дараачаас. За нэг юм уу хоёр асуулт аваад дуусгачих байдлаа. За нэг юм асуух гээд. За. Нөгөө нэг асуулт хөдөлгөөн хийлгээд хажуугаар нөгөө нэг хоолныхоо зуршлыг нөгөө хоолоо тохируулах бол өөрчлөлт гардаггүй гэдэг. Тэрэн дээр та ерөнхийдөө ямар хөдөл бодолтой гэдэг юм бэ? Яг ямар талаас нь өөрөө ямар өөрчлөлт өгсөж байгаа лээ? Өөрөө болохоор нэг жоохон нөгөө чихэрлэг зүйл дуртай. Тийм болохоор нөгөө энэ нэмээд идэх байхгүй юу?
За энэ дээр би нэг хоёр зүйлийг хэлье гэж бодож байна. Тийм үнэн ерөнхийдөө та өөхөө хасах гэж байгаа бол хоолтойгоо тооцоо бодох ёстой тий. Хоолоо тооцох ёстой. Хоолоо төлөвлөх ёстой, төлөвснийхаа дагуу идэх ёстой. Хоёр дахь зүйл нь юу гэхээр хүний бодисын солилцооны хурд гэж байдаг. Бодисын солилцооны хурдын талаар бас миний medium.com-ийн блог дээр бичсэн байгаа ойлгох би ойлгомжтой тайлбарлахыг хичээсэн. Бодисын солилцооны хурд гэж юу вэ гэхээр таны амралтын үед түрүүний ярьсан нөгөө нэг 3 юмыг бид ингээд шатаагаад байдаг, унтчихах ч гэсэн шатаадаг гэсэн тэр юмыг би хэлэх гээд байгаа. Өөрөөр хэлбэл таны бодисын солилцооны хурд удаан байх юм бол та одоо юу гэдэг удаан одоо эдсэн юм шатаана таны одоо идэх ёстойгоосоо илүү та идэх юм бол таны тэр чинь өөх болон хадгалагдаад тэрийг шатаахгүй л бол тань одоо ингээд өөх болно л гэсэн үг тийм ээ. Харин дасгал хөдөлгөөн хийдэг хүмүүсийн хувьд ялгаатай. Яг тэгэхээр булчинтай байна гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр таны бодисын солилцооны хурдыг 3 дахин нэмждэг. 3 дахин одоо хурдан булчинтай хүмүүс илүү 3 дахин хурдан бай одоо шатаадаг гэдэг үлээ дээ. За ямарчсан тийм өөрөөр хэлбэл та булчинтай байна гэхээр өдөр зүгээр сууж хахад даа ч гэсэн таны одоо бодисын солилцооны хурд илүү энгийн хүнийхээс одоо дасгал хийдэггүй хүнийхээс илүү хурдан байдаг учраас хүмүүс одоо тэр одоо эдсэн юм хурданд шатаачдаг гэсэн үг байхгүй тийм ээ. Тэгэхээр урт хугацаанд бас одоо жишээлбэл би өөрөө нэг 10 гаруй жил дасгал хийж байгаа тийм. Энд чинь миний биен дээр жишээлбэл юу анзаарагддаг вэ гэхээр би нөгөө амар хурдан юм ингээд одоо шатаачдаг байхгүй. Тэгэхээр ингээд би бараг ингээд сайн л идчих байхгүй бол би бараг турчих гэдэг тийм төрлийг. Тэгэхээр энэ ч юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр та хэрвээ та жоохон чихэрлэг юм мэдчихэд таргалчих гэдэг бол нэгдүгээр та хоолоо бас тодорхой хэмжээгээр хасах хэрэгтэй. Тэгжээж та үр дүн төрнө. Хоёрдугаарт та уулын жоохон булчинтай болчих юм бол илүү та түргэн бодисын солилцооны хурдтай болох нэ гэж ойлгож байна. Тэгвэл дасгал хөдөлгөөнийгээд тэгээ баг зэргийн тэр булчиг тэртэй болчих юм бол тэр чинь хэмээр таргална гэж нэг санаа зовхгүй дасглаа нөгөө нэг өдөрт яг ингээд одоо өдөрт бид өглөөсөө цаагаа удаг штеп. Яг тэрэн шигээл яг нэг химнэл болгоод авчихвал айлтгүй гэсэн тийм ерөнхийдөө. Тэг яг үнэ. Яг үнэ гэж ойлгож За байна. баярлалаа. За. За өөр асуулт байхгүй бол өнөөдрийнхөө лекцийг өндөрлөе. За тэгээд хэдүүлээ хэд өөрийгөө хайрлаж одоо дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй гэдгийг маш сайн ойлгож авлаа. Маш мэдээлэл зөвшөөрөгчийн баярлалаа. За чатаар бид дасгалжуулагчийн Medium blog болон Facebook page-ийг шеэрлж гисэн байгаа. Та бүхэн ороод subscribe дараа follow хийгээд мэдээлэл авч байгаарай цаашдаа тийм ээ. За тэгээд өнөөдрийн цогцол лекцэнд оролцсон, сонссон, за мэлтгэл тавьсан дасгалжуулагчдаа сонссон багш нар сурагчдаа маш их баярлалаа. 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 Бүгдээнд амжилт хүсье. Баярлалаа. Асуулт юм биш санагдлаа. Гарч ирсэн. За баярлалаа. Баяртай. За баярлалаа. Бүгдэнд нь амжилт хүсье. Эрүүл энхийг За хүсье. эрүүл энхийг хүсье. Бүгдээнд нь Баярлалаа. Баяртай. За баярлалаа.